Зяаны сонсогчдод өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотод 17 цаг 11 минут болсон байна. Ингээд 2025 оны 9-р сарын 29-ний хөнгөн хөгжилтэй байцгаа юуратай Янаг Янхва нэвтрүүлэг ийхүү хэллээ. За өнөөдөр та бидэнд хөнгөн хөгжилтэй байна гэж яадахыг хэлдэг юм бэ гэдгийг харуулахаар хөтлөгч Чанцаа уугна Эрика болон Анжгаа нар студид ажиллаж байна. Студийн найруулагчаар гамболтын ангараг ажиллаж байна. Баярлалаа. За харин манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Vita Pit-ийн тайгийн сувд нэртэй үнэхээр гоё амттай ус хамтран ажиллаж байгаад дуулах таатай байна. Вау. Ямар гоё юм бэ? За өнөөдрийн юу шүү. Сэдв бол миний хайртай ажлын хамтрагч. За яг чин үнэнчээр чин шударгаар хариулна шүү. За чин шударгаар хариулна. Өгөгдөлний өгөхлөөр өнөөдөр хамгийн хайртай 2 дахь гэр бүл болсон ажлын хамтрагчдынхаа тухай ярина. Өдөр бүр хамт өөдөөс чинь инээх үедээ инээж, гониглох үедээ гониглож байдаг ажлын андуудынхаа тухай өнөөдөр ярих нь байна шүү. Чанцалт болмаа. Тэнгүүд ууна чи наад матраа харал та. Цаг нь ирэхээр хатаад байна. Асуулт нэг рүү. Асуулт нэг. За. Танихаар ажлын хамгийн тачаахан хүн хэн бэ? Яагаад? Ажлын манай эрэгтэйчүүд дундаас уу? Мэдээж Эсрэг үс юм уу те? мэдээж л тэгэн шүү дээ. Чи эмэгтэй хүн дундаас хэлж тачаангу. балаа үсттэй чи. Тачаангу хүн ч одоо хэлнэ шүү дээ те. Заавал Хэлэхгүйгээд одоо яах. үе мөчөөрөө салгаж хэлүүл яаж юм. Яа, болно. Яг болно. Мөч Бүр тэр тусмаас Мөчлөө юм шүү. Тэрний хамар тачаангу, энэний бөгс тачаангу гэдэг. Тэ хамар тачаангу гэдэг бас хэцүү юм да. За анжгаахын маань хамар тачаангу байж магадгүй. Ай сарталцаад бас зүг юм шүү дээ. Хэцүү хаяа үснэ унжаал гоё шүү дээ. За уугна өндөр тачаангу байна. За. Ямар тачаагүй өдөртэй бэ хээ. Багигийн Өндөр багя. Энэ 10 секунд өгөхөр үгүй наадах чиг. Багя за түр зур алгасан. очроо дээр Эрикагч өгзгөн гоё гэвс. Би тэгтээ удаа хараагүй сте. Чи нэг удаан бол хараагүй байгаа. Эрикагч цоо яриагаар л өгзгөн гоё гэж хардуулваа чи. Чи цуу ярианы хэрэг байхгүй. Чи зүгээр л очроог юу гэж хардгийг тэрийг л хэл. хүн л гэж хараад байгаа юм одоо. Нэг бүрэн Тачаангу өндөө тачаантай хүн юу? дөрвөн мөч нь үнэхээр тачаа. Тачаангу хүн юм уу? Тачаанхтай хүн юм уу? Тэр нь юу ямар За. би бараг тачаалтай гэсэн үг ямар амар юм бэ? Өчнөө. Тэг манай ангаргийн Ангараг юу бүхлээр шүү. хөмсг Гүзээ мүзэн айгуу тачаангу шүү дээ. гүзээний ус авдлаа. Хөмсг мөмсг л удаа болгоо да. Би тэгтээ энэ хэдэг нэг тийм тачаал мачаал талаас нь харж байгаагүй байна. Өөр ч юм байгаа л. Одко юу? Одкогийн за инээмсэглэл нь гайгүй гэл тачаангу шүү дээ тийм. Гайгүй юу? Муухай. Өнрөө ахыг бол юуст удаа хараагүй. Өнрөө ахын хувьд бол хараа ажиглаад ахад Тэр чигээрээ Дунд хуруундийнх нь 3 дугаар үе. Юу ч гэсэн үг юм. яг зөв чихчи хуруу нь хөөрхөн шүү дээ. За Эрдэм өх. Эрдэнэ мөнгө ах юм уу? Хооло гой дуулдаг штэ. Тийм штэ нөө. Эрдэнэр гэдэг. Чимээ секси хоолоо дээ. Ийм хоолоо хэрмээ заяа шүү. Тэгээ цуцшгүй. Шүлжингөө дуулна. Төв дээр тавиад орчихсон байх. Хажууд нь таны хамар сарталцаад өндөр авцаа олж байгаа дуус бод. 2 цагийн дараа гэсэн. Чантар гоё болоо та. Үнэхээр амар ш. За манай хин ууна. энэ дээр нэг хүн ирэх юм уу чанцаа шиг ингэж чанцаа шиг ингэж болно. Чанцаа шиг ингэж дэлгэр гусууд бүр гоё. Тийм үү? Яг одоо ялгуурлангаа дуртал баг юм да. Тийм та. Одоо хэдүүлээ гарна шүү дээ. Офис одоо тий. Студиэс За гарна. тийм байна тэгвэл. За. Эрикагийн ус Үс тачаангу байна гэж юу Байши ахаа тийм өдлгөө юм шүү. Эзэгний чи үзүүр сэрэл байдаг. Сэрэл өдлгөө гоё үсвэ. сэрэл байна. Айхоо. Яг найр хөрмийн цаг биччихээ. За. Тий.
За чанцалт болмын. Чанцалт олмын нэх гой шүдэн. Амар гоё шүү. Танан цагаан шүдтэй. Шүдэнүүд зурсэрэг. Шүдэ хаангуч тачаангүй биш болчих юм шүү. Амаа чиг мэхэрээ. Баяр ингэж явж байгаа шүү. Ярцаагаал угнахад таалагдах юм тал. Хаяа нэг хатчихгүй юу тий. Намгийн нүд Түмний хайртай номон шүү. түүний минь моног тачаангуу харц. Моног тачаан. За Гэрлэгийн дуу хоолой. за Өөр юм байна. яг ямар үедээ дуу хоолой гоё. Зулаа. Ари. Ундрах. Аригийн нөгөө хоёр сэтгэл. Хоёр сэтгэл. Дөрөв амар хоёр сэтгэл. Зулаа. Зулаа маань нүд би хилчлөө. Хилсэн шүү дээ. Намгийн нүд хамар нь хөрх юм байна. За. Айгуу гоё юм байна. Ундрах ич. Ундрах их чинь. Ундрах ич. Ундрах ич танаас арай их шүшүүлгүй. За байж байгаарай. Яагаад чихч вэ? Ундрах их чинь. Ундрахтай хоёлоо тэгтээ цөөгөнд харалцсан тий. Ундрах их чинь юу гоё юм. Тийм үү байдаг үл нэрэг. Юу нь ингээ бие авч яваа байдал айгуу гоё санагдаад. Шанааны булчин нь гоё гэж. Ингээд юмж ажиллаж байгаа тэр түүшнийх нь булчин гүрс гээд авгас гээд. Яа ба Эр хөө юм шүү. Тэ. Өөр юм байна. Шээ юу захир л аа мэн. Захирлын зүү хөлийн жигчээр байна юу. Аяа. За. Үшээ би бас түрүүний эрэгтэй хүний жигчээ ураа ярьсан шүү дээ. За ер нь жигчээ ураагаар зарималд. Уунаас ер нь хөлийн жигчээ өрөө өмсөх дуртай. Тий. Үнсэх дуртай Наа чи бүр оройны явж байгаа шүү дээ. Жигчийн уруу гаргаж ирдэг гэж яриа. За нэг үсчих. Сүлдө мөсөлдөг болсон. Оройч нэг эфир нөө дүрсгүй явд юм байл шүү дээ. Тэр дүрсгүй эфир дээр зүгээр байн үнсээ сууж. Ямар загварсан. Нөгөө хөлөө энэ дээр гаргаж ирээд тавьсан. Нөгөө яг тийм юм яриад байгаа байхгүй. Тэгээд байждаг болтой байдаг юм аа. Ер нь бол би бас тиймэрхүү юм бодож идэг. Тэр дүрсгүй эфирийн ардалт юу байдаг бол Юу ч олж иж магадгүй. нэг нөхөр ширээн дээр хөлөө гаргаад тавьсан. Нөгөөх нь жигчээ уруугийн үлсээ сууж. Тиймэрхүү л маяг л юм. Үй жоо ойгоостой юу. Гэтэл хаяа нэг очгоо. За. Эрика. За анжигаас эхлэх юм байна тий. За тэг. Шоо сэлбэг юу? Анжи- Сэлбэгээр явчих юм уу? А? Сэлбэгээрээ л ингэ явчих. Тэгээ ер нь тэгчээ. За. Анжигаас юу байдгүй юм шүү. Айгу удаа хараад ирэхгүй шүү. Хит олон байгаа дээр. За уруулна. А тийм шүү дээ. Ахыг харъя да. Хүмүүс ер нь яаж яадаг аа шаа. Миний уруудын талаар бол ер нь жоохон цорвалттай. Та юм шахуулсан юм уу? халахт 8, халахт 4, шав 5 бол битүү ярьдаг байгаа шүү. Тэгээ жоохон цорвоод Баруун төдөлтэй. тишээгээ цорвоогоо торнол Баруун аймгийн хүүхнүүд нойргоо оноо, зүүн тишээ цорвоогоо оноо, зүүн аймгийн хүүхнүүд нойргоо ондог байгаа шүү. За. За уугнаа юу? За уугнаагаас за нүд өмсөг гэлчээ. Бас хоёр юм ороод Тэглээ шүү те. Тийм бай тийм. Миний ч нүдэн доод урууд хоёр л байгаа шүү дээ. Барай мангар барьцсан. За ангараг Баги чи дөрөв багийнхыг хэлээгүй те. Тэгсэн. Багийг бүхэлдээ гоёгоо оргицсан. Жоохон бодож байгаа хэлээгүй. Багийнх. Багийнх чинь аюу Инээд тийм нь амар тачаа. юу байхгүй юу? Тийм инээд нь гэх юм уу тэр нэг айлгүй төрхөө тэр нь амар тачаангуй ялангуяа энэ уугнаг харахаараа зүр гачин болоод идэг Хөлөө өргөө зогсож байгаа нь хичнээн хөөрхөн. тэгээ юу гэдэг вэ? Янагийн эфирийн цаг болчлоо ингээд зогсож идэг үстэй. За дараагийнх нь ангараг уу? Та хамаагүй. Өөрөө бид. Одоо өөрөө сонгоё. За манай нөгөө очкогийн бол юу очрогийн өгцөг шүү. За чист ачаагийн өгзгөр 3 яана орсон. Би тоолоод байгаа шүү. За тэгээ химлээ откогийн хоол байна. Откогийн хоол өвшөө. Өөр хин үлдсэн. Өнрөө байна, Эрдэнэмх байна. Эрдэнэмх. Итгэхгүй надаа. Илбчих гээд байгаа шүү дээ. Гарна. Яа, Ингэдэг карта. Тэрний юм шиг байна. За. За тэгээ болцсон уу? За одоо За. Юу вэ? Өөр хүн амт үлдээж байгаа үстэй. үлдсэн биз дээ. Ангараг уу? Хоолыг нь хэлсэн шүү дээ.
Оги. Оги шүү дээ. Тийм биш дээ нэр Огигаа мартсан шүү дээ. Оги Аги хоёрыг. Оги юу? Огигийн нэг ичимхий занд ачаагүй. Агийн ичимхий бус зан. Агийн ирээ зэрэг байна. Яг таард. За би чанцаагаас эхэлнэ. За. Миний чанцаа бол урт сайхан зотоо, уужим сайхан ташаад хөлдөөн жороотой, хүзүүндээ юу ийм улаан зүйлттэй. Би ч баг морь юм Тий. шүү. Янзын амтай. Мөр шиг сайхан амтай шүү дээ. Энэ манай энэ Эрик. тийм Эрик бол тэ магна халдсан зурустай. Игч бол хон юм байна. Нянцсан сайхан үстэй. Тийм дуран хар нүдтэй. Дун цагаан шүдтэй. Ингээ та нар хүнийг нэг магтсан шиг магтчмаар байгаа. Тий одоо манай юу бол номоо бол бас л нэг амт л байгаа. Тий. Ямар амт? Янзаг гэсэн үг. Зүгээр үргэсэн янзага Итали юм байгаа шүү дээ. Манай номооч нь бол тий бас л нэг амт л та. За манай юу бол зулаа бол морь. Би ч бас морь үсттэй. Хоёр морь байгаа юм уу? Үгаагүй тий. Одоо гар зодтолтоод аль нэг нь ялах юм уу? Бараг цэвэр 100 цэвэр араб цустаад байгаа шүү дээ. Би ирлиз юм. Чи Монгол. Би Монгол. Би халах юм байна тий. Чи Монгол. За одоо тэгээ энэ шиг явах Гэрлээ гэсэн гэж юм. Гэрлээ харъя. Манай гэрлээ юу? Согоо штэ. Согоо. Согоо л гэсэн үг ерөөс. Согоо чи ер нь бол бас жинтэй амтэн байдаг шүү. Амьдын чинь бас нэлээд тогтой. Тийм амтэн байдаг. Ер нь бас нүд дүрлэгээр тий бүхс бас уучим ер нь тийм амтэн байдаг. Манай гэрлээ юу согоо. Ари юу? Ари бол захилж яваа гөрөөс гэж. Ари юу? Ари ч шаргач л гэсэн үг шүү дээ. Тий. Зээрийн онны имийг нь хэлдэг. Зээрний имийг шаргачин гэдэг. Манай ари бол шаргачин. Ярихгүй. Зүгээр ингээд намрын шаргачин гэсэн үг. Халбилтсаал зүгээр. Явж гэр. Тий. Намрын. Ундрах. Манай ундрах уу? сайхан төсөлж байна. Манай ундрах уу? Манай ундрах чинь юу штэ? Хөөрхөн штэ. Ер нь манай ундрах бол туулаад гэсэн үг. Ундрах ч юу? Тийм дэлдэн штэ. Бор халдсан туулаад гэсэн. Монгол тулаа юм уу? Америк тулаа юм уу? Араб тулаа. Бас ирлиз юм уу? Бор халдсан туулаад гэсэн үг ерөөс. Бондос гэдэг хөөрхөн шүү. Захирал. Манай хэм штэ. Ундрахын яг ингээд юунд ачаагаа гэдгийг та нар жинхнээс юм мэдгүй. За. Нэг ингээд зэхиж хардсан штэ. Эдгээр сууж манай юу ч зэхиж харддаг юм да. Амар штэ. Болонтой чардаг ба. Нэг ингээд болонтхлаар эвгүй штэ. Аслаа ачаагууд болонд штэ задаж. Ундрахын болонд бол ер нь баргийн ирж шантарна дөө. Ер нь баргийн ирж шантарна шүү ер нь бол. За одоо захирал. Захирал. Оо захирал уу? Захирал Захирлыг манай захирал ч одоо бүтнээрээ хөөрхөн шүү те. Бүх юм нь хөөрхөн. Бүх юм нь хөөрхөн ганц амтан манад байдгийг. Тэр нь манай захирал шүү Тэ те. та захирлыг амтан гिचлээ те. Ялангуяа тэр нэг юм нэг гарын үсэг цалин нэмэв гэж зурдаг гарын үсэг. Гар нь ямар хөөрхөн гэсэн. Цалин нэмэв гэдэг ингэж байгаа. Хачгаа Хуруунд юм байна л да. Ерөөсөө тэр хэдэн хуруу бол баруун гарын тэр нэг 7 хур дунд хуруу эрхийн хуруу гуравч. Маргааш цалин зохов болж байгаа шүү дээ. Тэ. Тэр үед нь та нар харах юм бол бүгд л дурлал нэрээ. Тэгин. Бүгд дурлал шүү нэрээ. За ийм л байна. За дараагийн асуулт. Йоо энэ ямар амар урт асуулт болж байгаа. Дараагийнх дээр. Угна. За. Ажлынхан хэн нь чамайг хамгийн их баярлуулж байсан бэ? Тэр хүндээ баярлалаа гэж хэлээрэй гэж. За. Нөө багийгаа л ярина да. За. Энэ хоёр учиртай гэж би яриад юм ээ. Багийн анх намайг харчаад үн доллар хүн яваад л гэсэн шүү дээ. За. Тэ? Тэгээ шал доллар юм биш үү? Зүгээр юм уу гэдгсэн. Тэгээ би Ярьсан баг орос тий. тий. Би бол багийг зөрөөд ингэж бодож байгаа байхгүй. Энэ хүн намайг хараад доллар гэж харж байгаа юм чинь өөрийнх нь харсан бас айгүй тийм долгионтой тусч над руу гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээ тэр нь анхны харсал байдаг юм л да тэрэнд бит хоёрт бол. Тийм л байна. Тэгж явсараад Тус сургасан юм. тий. Одоо ч тэгдэг шүү дээ. Анжгаа нөгөө доллар хийцэн. Тэгээ би багийн хаяад ингээд сөдрөөд байгаа. Мацны сануулж байгаа. Зүг. Тэгээд яасан гэж баярлж байгаа юм. Гүй
Тэгээд Долларыг чарсанд баярлаад байгаа. Өдөр болгон та нар анзаарж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ирээл миний шилүү үзэг базаж өгөөл хоёлоо тамхилын инээтрийг яасан ийсэн өнөөдрийн ажлын инээтрийг айгуу гоё идэж надад. Багитайгаа байхад тэг би багитаа баярлалаа гэж хэлэх гээд байгаа байхгүй. А дотны харьцаандаа л баярлалаа. Ирийн хайрандаа баярлалаа гэж. За. Дотны харьцаандаа л баярлаж явд юм үстэй. За. Ойлголоо. За, Эрика. Ари. За, Ари яасан. Ийм мими хайр байгаа. Бас Хоёр сайхан сэтгэлтэй гэдэг. тий. Ари юу? Ари намайг ажилд авсан. За. Окей, ажилд авсан яг нөгөө санал болгосон гэх юм уу? Тэрэнд их баярлж байгаа шүү. Чи чаднаа гэд намайг ингээд дэмжсэн. Тийш би чиний анкетыг аваад бүр далд хийсэн байсан шүү. Бүр далд хийсэн те. За энэ хүнийг оруулахгүй шүү гэд далд хийсэн байсан чи. Гинт ороод ирсэн байсан. За, За. Анжа таны хэлж. За одоо миний хэлж. За би юу? Би ер нь бол ажлынхан дотроос ундрахтаа хамгийн их баярлж явдаг. Хайрлаж явдаг ер нь ундрахыгаа. Тийм юу гэхээр ундрах битээр бол тэ бүр ингээд 3 жил өглөө дээр явхад яг ингээд баттай ардтал болоод тэ бат ардтал болоод бат яг ингээд нөө нэг юу гэдгийг хамтрагч болоод тэгээд ингээд унсан үед босгоод ирдэгтэй нэг бүгэлээд босгоод ирдэг. Тэгээд ямар ч тохиолдолд ингээд одоо чинь та хаалганы гадаа янз янзын болно шүү дээ. Эфирийн гадаа бол зөндөө юм бол битэр чи марг арайч бие нэг өстэйг байх. Гэхдээ бол ер нь чи би хахаа нохоо дээрээ тулсан тохиолдол бас байна. Тэгээд орж ирэл яг юу ч болоогүй юм шиг сууж идэг. Ахаа гэж сууж идэг байхгүй хөөрхөн. Тэгээ ийм байна гэдэг бол бас хүний авьяас шүү. Чадвар шүү. Тэгээд маш их баярлж явдаг шүү л гэж хэлээ да. Гой. За би бас ундрах ихч. Яаж Яг тэгэхээр намайг 1 жил оройн эфирээс хүргэж өгсөн шүү дээ ундрах ихч. Тийм ч одоо тэгэл би чи унаа мунаны мөнгө төгрөг энэ төр гэл зөндөө юм болно шүү дээ. Тэгээд ундрах ихч намайг гэрлөө төхүүлж өгчөөс хаашилдаг гэсэн юм. Тийм айгу буйнтай шүүн би явж байгаад одоо алга болцсон бол яана одоо энэ радиод одоо би байхгүй болчихно шүү дээ. Аюултай гоос. Тийм тэгэхээр намайг одоо байлгаж наашаа сонсож байна уу анжгаа хаа. Ундрах ихч магтаад Оройн эфирт байсан юм уу? Тийм шүү дээ. ундрах ихч оройн эфирийн Тэгээ оройны эфир Эфирийн уур амьсгал нь эвгүй байдаг тий. Тэгээ эмэгтэй хүн орой үчир хэцүү үнэн яалч. Та ойлгож байгаа дүүгээ нэ өвлөө суугад хөргөөд өгч Уусгэр ихсэн юм чинь дараа жил тий бас болно. За манай юун дээр гарч одоо нэг алдарт санал асуулах чинь болж ийн гинэ. За тэгээд за тэрийг нь манай юун дээр байна. Санал асуулгыг сануулчих. Ажлынхандаа хайртай юу гэдэг ийм санал асуулга байгаа юм байна. Манай сонсогчд орж ирж хариулаарай. Хайртай байлгүй яах вэ? А. Б. Тэд нарт хайртай байж яад юм. В. Ёстой мэдхгүй. За энэ ёстой мэдхгүй бол залараач ихгүй. Гэн өөртөө л хайртай гэсэн ийм 3-4 хариулттай байгаа маань. За найруулагч маань санал асуулга оруулахлаар та бүхэн бүгдээрээ сайхан хариулаад явчаарэ. Энэ юу гэж байгаа юм бол? За хөө гайгүй ярих юм уу ярихгүй юм одоо. За одоо чанцалт болом. Хэлсэн. Хэлсэн шүү дээ. 3 дугаар асуулт Эрикаар шилжихийн өмнө. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Vitapit Invest тайгын совд гэдэг бүтээгдэхүүнээр хамтран ажиллаж байна. За ер нь бол аюу гоё савлгаатай аюу гоё амттай бас илээ. Одоо импорторч нөгөө Итали Цирус гэл орж ирдэг штэ. Бас л адилхан юу гэдэг эрдэс мэрцээр баялаг гэл. Гэхдээ аюу үнэтэй байгаад байдаг. А харин энэ Vitapit тайгын совдын хувьд бол үнэн нь бүр хэд дахин бага мөртлөө яг л адилхан тэр эрдэс минерал агуулж байгаа тийм ус юм байлаа. Тэр үн чанарын хувьд гэсэн яг адилхан эрдэс минералтай мөртлөө мэдээж Монголдо үйлдвэрж байгаа бол 3-4 дахин хямдхан байгаа байхгүй. Харин тэргээр бас аюу зэж Яг нэг спортын нөө ус гэд байдаг штэ. Минерал агуулсан гэдэг. Яг тэр спортын тэр олимпик тийм усыг хүртэл дэлхийд даяар ер нь бол дэлхийд даяар нь оснуудын өрсөлдөлт юм байна л да. Тэгээд тэнгууд Монгол улс тайгын сувд Water Expo 2025-д дэлхийн өндөр зэрэглэлийн 65 брэндээс нь цойлж мөнгөн медаль хүртжээ. Усны олимпиадаас медаль. Тэгээ аюу олон төрлөө ус орж байгаа штэ. 65 гэж. Тэгээд медаль авсан гол шалтгаан нь болохоор саяны хэлсэн амт бөгөөд өвөрмөц эрдэсийн найрлага.
Тийм байна. Оо ёо. За лаг юм байна уу? Би нэг удаа нэг хаанхын ус байсан юм байгаа. Нэг усыг 50 оноор авч уугаад 25 мянгаар авч уугаад бүүзэгтэн бүдэн овоо мэн гээд амар үнэтэй ус авч ууж ирсэн. Тэгээд яг тэрэн шиг чанартай мөртлөө супер ус одоо ингээд манай монголчууд өөрсдөө дотооддоо хийдэг болсон байна. Та бүхэн маань Витапитийн тайгын сувд гэдэг усыг авч хэрглэж одоо өөрийнхөө эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээрэй. 88 10 37 66 гэдэг утас байгаа юм байна. 88 10 37 66 утасаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Facebook дээр болохоор Pill on the Tag гэж бичих юм бол англиар бичих юм бол Facebook-ийн хуудас нагарч ирэн. Тэн дээрээс найрлага юмыг нь дэлгэрэнгүй хараарай. Бүх худалдааны цэг сүлжээ дэдгүүрүүдэд борлуулагдаж байгаа шүү. Болж штэ тий. 65 зэрэглэл өндөртэй брэндээс мөнгөн медаль аавна гэдэг чинь үгсэн. Ховор. Хоёрдугаар харинд орчлоо гэсэн үг. Янз юм уу? Хажууханд маань ийм ус байна гэдэг чинь. Тэр санал асуулт нь болохгүй байгаа гэж байна. За. Болохгүй байгаа гэж байна. Дасцсан дөө. За. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Витапи тайгийн сувд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За Эрикаар уу шилжсэн. Ажлын чинь хинэн чиний бодлоор ажилдаа хамгийн мундаг гэж боддог бай. Яагаад? Ангараг. За. Ерөнхий найруулагч тэгээд надад нэг найруулгын бүх зүйлийг мундаг мэддэг юм шиг санагдсан шүү дээ. Өөрөө угаасаа нэг олон жил ажилласан болохоор ямар нэвтрүүлгийг ямар өнгө төрхтэй харагдуулах вэ гэдгийг байнга бодож явдаг. Тэгээ сайжруулалтаа дандаа хийж идэг. Тэгээ дээрэс нөгөө хоолоо уншихад бас зааж өгдөг гоё мундаг. За тэгвэл ангараг бол ер нь гараа явцсан байна уу? Анжаах тань. Би юу? Манай тэр хамгийн одоо супер ажлаа хамгийн сайн хийдэг хүнийг би бол манай цамхгийн инженер Алтука гэж боддог. Бид нар ер нь бол цамхгаас болж асуудал гарсан тохиолдол бол маш ховор байдаг. Тэгээ 21 аймагт зэрэг цацж байгаа. 21 аймгийн цамхгууд дээр заримдаа асуудал гардаг боловч тэгээд ерөнхийдөө аль болох богино хугацаанд засаад тэ янзалж идэг. Зүгээр л та нар ингээд нэг удаа очиж харах юм бол манай энэ богдуулын юун дээр тэр нэг хэмрээ овооны хажууханд байдаг тэр манай цамхагч нь өөрөө тэнцэнэ нэг бүхэл бүтэн объект байж байгаа штэ. За. Тийм. Тэгээд хамгийн супер өндөр хүчин чадалтай антеннаас цацдаг учраас Улаанбаатар хотын хаанч явж байгаа. За нэг нисхийн тэр авийг стооцвол аль ч хэсэгт явж исэн ямар ч шууган байхгүйгээр долгионы алдагдaltaгүйгээр одоо нөгөө манайхыг хүмүүс сонсдог. Тийм ч учраас олон хүмүүстэй нөгөө долгионы алдагдaltaгүй радио учраас манайх дээр бас байнга хамт байдаг. За энэ бүхний ардталт бол Алтук маань байдаг үлээ. Баяр хүргэе. За баярлаа. Баяр хүргэе. Амар өндөр юм бэл ч тийм ч бүр. Гэр барган амар харахгүй. Тийм шүү. Тэн дээрээс ах чинь бас шүлс хүмүүсээ хайдаг гэсэн шүү Тийм шүү. Амар өсөрч буудаг гэсэн шүү. Нөгөө манай амар том захирал байгаа шүү. Тэрний дээрээс нөлөөмдөг ганц юм байдаг гэдэг шүү. Тэр нааг. Яаж ч очоогүй. Уг нь ийшээ хийсгэж шоо гэдэг. Хийсгэстэй хийсэхгүй юу гэдэг. Уг нь хийсээ явж хэвстэй байсан юм. Яагаад тэр доош яваад ч юм. Тийм шүү амар шүү. Тэ. За миний хувьд бол юу номоо штэ. Ягаад тэгэхээр хараа борлуулалт ч юм бол айгүй чухал штэ бас тий. Тэгэлгүй яг уу. Тийм маркетинг байж ийн чи бид нар ч бас урагшилж явна штэ. Тэгэхээр борлуулалт дээр байгаа тал дээр бол номоо дээр айгүй баярлж байгаа штэ тий. Тэгэл цалинтай хөлсдөө тий. Айгүй үстэй дараа тусад нь нэг хуудас загтал бичээд өгчээ заяа. Тийм болохоор одоо ингэсгээ дуусгач дөө. За тэгээ номоод баярлаа гэж хэлээ. За угнах. Яасан гинэ? Сонсолтоо хайш юм бэ? Ах бүр 3 дээр тийм ирээд би юм байхгүй шүү дээ наача. Юу гэсэн Би юм бэ? ингээд намайг шоолоод инех гэсэн чи ямар ч инээдтэй юм байх. Баярлаа гэж хэлэхээр чи би дооглоод инех юм уу? Баярлаа гэж хэлгээ үсттэй. Сая би одоо баярлаа гэсэн манай Алтукаг дооглоод инег л хэлсэн. Тэр чинь би ардаас нь шүлсийг оруулж ирэл гэж байгаа шүү дээ. За угнах. Миний хувьд бол яг энэ радиогийн айл дотор ч олон салбар байгаа шүү дээ тий. Яг ингээд салбартаа айгүй гоё мундгууд байна. Ангарыг хэлж болж байна, анжиг хэлж болж байна. Айрыг ирлээ гэдэл тий номог сая бас дурдлаа. Намайг бүгдийг алгасан. Яг энэ дундаас энэхэд нь базаад нэгтгэхэд би чанцааг хамгийн мундаг гэж бодож байна. За та амтулсан шүү. Чанцаа түргдээд байгаа. Тий чанцаа түргдээд байгаа. жоохон тэргээрэл оноо алдаад байгаа. Түргдээд Жоохон түргөө. зүгээр яг хэлхийн хооронд Кевин жоохон түргэн залтай. хэлхийн хооронд айлцууд тэр авааны задлаа. Хэрэгтэй залхуу. Өөрөөр бичгээ заасаа чи хүүжидэг шүү. Гүжид.
Оо бусдаар бол гайгүй шүү Тий. дээ. Ууг нь бол гайгүй. Тий. Би Чинцаад ямар мундаг юм бэ гэж байгаа нь одоо миний хувьд одоо насаар нь чаарсан те тэр өөрийнх нь яг хичээлдэг нь ажилдаа хичээнгүй байгаа тэр байдал те орчуулга хийгээд өөрөө найруулад өөрөө энэ ч ингээ эфиринг аваа явж байгаа энэ тэр бол айгүй мундаг санагдсан аа. Энэ нөгөө Зөв. эртэд энэ Ямар үний ярьдаг авах вэ? Уугнагийн эзгүүгээр нөгөө чи нөгөө баг яхахыг нар үзүүлээгүй шүү дээ тий. Тэрийг сонсцсон байхгүй юу? Тэр би яах вэ? Би дөө чанцаа магтчих чинь намайг нар үзүүлээрэй гэсэн. За би нар үзэж амтмаар байна шүү. Айлуу дайрахгүй одоо жилдээ санаа зовлоо. Нартай бол. Нэг жилдээ санаа зовлоо. Би нартай амтмаар байна шүү. За. За дараагийн асуулт. За дараагийн асуулт нь над дээр ирж байгаа. Ажлын хамгийн гүргэр нь хэн бэ яагаад? За би энэ ажлын хамгийн гүргэр нь хэн бэ яагаад дээр бол гэрлээгээ бол 100% гэрлэг гэж хэлнэ. Яагаад гэвэл манай хүн чинь шүү дээ мангар олон хүний нууц мэддэг. Хизээж хэлдэггүй. Гүрж. Ирүүдэн шүүгээд хаад байгаа. Ирүүдэн шүүсэн ч гүрийн. Гжигдэл хэлэх болоо. Гжигдсэн ч хэлэхгүй яг үнэндээ бол тэ. Олон хүний нууц мэдчихээ тэрийг хэлэхгүй гүрийн гэдэг бол хамгийн гүргэн бол үнэхээр амар зам байна. Тэ. Тэгээ одоо жишээлбэл шантас гэрлээ гэдэг чинь амар штэ. Шантас гэрлээ. Уучтай тэгээ явхад бол тэ гэрлээгээс төрүүлж сүлдэж унна гэж байхгүй штэ. Яа. Чи бас л гүргэр зан. Энэ чинь бол би бол бас өөрийгөө бас шантастай л гэж боддог. Гэтэл би бол уулын ч айхтар шантастай үнэтэй. Би чинь голд нь хэд бай цуглуулаад авч байгаа жишээтэй тий. Ийм л байна да. Тэгэхээр бол манай гэрлэг бол гүргэрээрээ барах хүн байхгүй. За. Одоо гүргэр шүү. Гүргэр нь гэхдээ ямар утгаараа авах аа? Ямар ч утгаараа би харин тэгэхээр шууд худлаа яриад гүрийдэг хүн байна. Манайд чинь байгаа шүү. Зөндөө байгаа шүү. хин гүрээ ангарах юм уу? За гүргэр Огийн гүргэр шүү тахаа. Яасан? Огийн битүүр чи амар учралтай шүү дээ. Анх компьютер эвдрээ зөө. За. Тэгээ Огийг янзлаад өгч гисэн чи Огийн за чаагийн орой янзлая. Тэгээ мэдгүй би нэлээд удаа тэгээд бүр сүүлдээ 7 хоноо. Тэгээ цаад чинь бүр гүрийгээ л өсөн бүр тэр компьютер болохгүй. Тэгж жагаад нэг янзлсан байхгүй. Тэгээ янзлаад яг жоох юм хийгээл 30 минутын дараа яг Огийг ингээд дуудах зориулттай нэг айгүй тийм байгаадсэн. Тэр цаанаасаа ус юм чамайг юм тийм над тайртай байсан болоо аль юм шүү. Бамбаа очиж гарын дээр алуу ингэж даа. Тэр чи янзлаа. Ер нь жоо цаа чи гүргэр шүү. Юм янзлах дээр бол айгүй гүрийгээд дээ. Гэтэ нэг янзлахаар айгүй дөрөвтэй янзлалтай шүү тахаа. Худлаа. 30 минутын дараа дуудагдсан гэв үстэй. Үгүй би сая бодлоо энэ хүн чинь юу илээ миний дарагч үлээ гэж бодогдох шиг. Ер нь сайн хандтай. Унтаж ер нь сайн хүн юм байна оо Огийг бодсон чинь. Ер нь гүргэр гэвэл та юм биш үү дээ. Хунтайчийн дүү бас амар гүргэн шүү дээ. Тэгтээ ер нь таныг барахгүй ах уу. Та чинь тэгтээ тэр нөгөө юугаар 20 дугаар баринд ордог гэж таахаа. Юу төрлөөгч аар. Туга. Тамоны мэр. Тамгүй. За уугна. Анж штэ. Юу? Хамгийн гүргэр нь. За. Тий, миний хувьд бол. Яг гоо сая хин чанцаа хэллээ гүргэрийн олимпийн бас мөнгөн медальтай анж гэдээ хэлчих шиг боллоо. Тэ миний хувьд бол алтан медальтай гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр чи юу энд ирэхэд чи болон тохоо бараад замаа цуглуулад ингэ би ямар мундаг юм бэ? Хүү энэ юм чи олон нийтийн ажил. Олон нийтийн ажил чинь ямар их явдгийг, ямар их олон одоо асуудлыг талдаад ингэ шийдэж яваад байгаа. Энэ би энэ одоо ганцаархан яаж нэг нууц байгаа ах нүдэн нээлттэй унтаж чаддаг гээл. Та нар бид нартай ярьж ирж бодож энэ хүн чи дотоо унтаж байгаа шүү дээ. Яг магадгүй итгээд байхгүй юу гэсэн. Яг үнэхээр гүргэр би бол тэр гүргэр зангийн бол үнэхээр дотроо шүтэж явж байгаа шүү дээ. Яаж бар зохицуулдаг юм бэ л гэж. Миний хувьд бол анжгаа шүү. За миний бас анжгаал байна л да. Гэхдээ ангарыг бас гүргэр хаа. Гэж бодож байна. Яг амар ачаалттай яагаад байд юм бэлээ штэ. Айгу олон юунууд хийж мэдэг. Нэвтрүүлгүүд нөө бичлэгийг нь хийн хоолоо молоо энэ төргээд тэгээд тэр чинь бас завчин зорн найруулга хийн ачаал ихтэй байдаг. Тэр нүхт нэмлэг твцэн багтж ийн юу жолоог юм шиг энэ ажиллаа хийгээс очдөг шүү дээ. Цаа чи гүргэр ангараг Ангараг бас өөр чивдэр
гүрийдэг байгаа шүү. Харин тгий сонссон шүү. Зүрүү дээрээ бас гүргэрсэн шүү тий. Гүрий шүү бас. Ер нь гүргэрт бол ангаргийн нэр явж байгаад бол гайх юм Хинч гайхгүй. Хинч гайхгүй. Ерөөсөө Заримдаа нэг зөрхөөс амар гүрийд юм л шүү тий. Амар. Тэр чигээрээ шүү. Амар. Хизээч бож өгөхгүй мөлий тий. Гэхдээ ер нь тэгээд сүүлдээ ер нь залхан дөө. Тэгээд за нэрэж ангаргийн зөв юм бол. Миний буруу ээ. Аяасаараа аргагүй байдал төрөндөө тиймэрхүү юм бол болон та нарын тэр юу бол гүцэхгүй. Тэр нөө сэтгэлийн хад ч нь бол гүцэхгүй тэрэн дээр. За шууд дараагийн асуултыг хэн рүү шилжүүлсэн? Чанцаа руу шилжүүлсэн. Ажлын хэн хамгийн игдүүтэй өхөөрдөн бэ? Тэр хүнд чи ёстой өхөөрдөм тарвах шиг шүү гэж хэлээрэй. Доромжлоо биш үү? Энэ зохиолч бичсэн юм гэж шүү. Чи ёстой хөөрхөн тарвах шиг хогштой. Тэг дөнгөж сая өнөөдөр тарах ичээ тий. Аа. Хугалч. Барай ярьж байгаа хаа зүгээр. Юу штэ. Яг намтагдаа. Сая яасна. Яг өөрийг нь хэлэх чинь Ер нь бол уугнах тий. Уугнах маань тарвах шиг хичнээн хөөрхөн блэ. Одоо харалтаа сая чинь тарвнууд чи хаяа бас юм хугалнаа. Яг өөрийг хэлж байгаа мэдээ сандрахтаа хугалчлаа ш тий. Гаднаасаа ингэж нөгөө нэг хариултуудаа хайрцагж орж ирмээргүй байна. Хоорондоо төгөлцөн нэгэн дээр нь би чамайг багтаад чи дагаа. Нөгөө дээр нь багтаад. Яа хайрцагнаас та орж. Та тэгсэн штэ тэр уудаг дээр заавал ахыгаа дүрдгээд 5k хийгээ өчтөд ансруу. Би тэр 5k чи хариу өгд өглөө ш тань. За тэгээд яагаад игдүүтэй өөрх юм? Уугнах уу. Чи би чи нөгөө том хүн харахаар игдүүр өгдөг. Дэмжиж маар. Шоу харахаар өсгөлөө дуугаа санагдаад байдаг байхгүй. Тэгээ тонгоолгоо. Тий аюу хөөрхөн шүү дээ. Тий хитрхийн өндөр болохоор дээшээ олиж харах чи хичнээн хөөрхөн ахаа. Тэгээ чи ингээ би даан доош хараад гарч бөхтийгээд байгаа байхгүй юу? Бөхтийгээд дээшээ харахаар миний нөгөө нэг нуруу муруу турунд ч гэсэн аюу сайн шүү дээ. Одоо тэгээ нөгөө үгээ хэлээч. Ямар үг лээ? Чи ёстой өхөөрдөм. Чи юу та ёстой өхөөрдөм тарвах шиг ах шүү. Наач нэг Энэгээр бод хийвэл баг өвлөө идчихтэй зүгээр. нэг том таруу гунагчаад манайхан тэгдэж штэ энэ ёстой хөөрдмөр том амтан байна гэд би яг л зүгээр хайрлуулж байгаа биш идүүлэх гэж байгаа юм шиг санагдчихэв. Шүтлэн хүрээний ганцганаас зүүчээд байгаад сүүл нь газар хүрээд байсан. Өхөөрдөм амтан штэ. Хичнээн өхөөрд метр идэв тэр бууд болцсон байж байгаа дараа нь. Та метр ир үл баха. За уугна. За миний хувьд бол метр иртэ тарахч гэж юу аах вэ? Тэг миний хувьд бол эмгтээчүүдээс номоо ирчүүдээс баги. Дахиад баги. Тарвалтай. Тий баги бол зүгээр жинкнээс тарвах гэдэг дээрээ бол яг тарж. Тий өхөөрдөн гэдэг дээр баги үнэхээр маневр сайтай. Хүн болгонтой яг тэгш харьцаж хүн болгонд хүрж асуудал болгонд нь ордог. Тэгээ тэрийг дандаа айгүй гоё хөнкнөөр инээ таниад те нэг тийм нөхөрсөг байдлаар ингэдэг нь гаднаас нарахаар амар игдүү хөдөлгөөд зарим үед бас хар хөдөлгөөд идэх байхгүй. Угаасаа ч тэр нэг ярьж марж байгаа нь хошгорж байгаа юм шиг. Тий. Нэг хөөр хийжтэй те энэ. Хошгорж байгаа. Яг намайг даргасан Шүд бүдээр хараарай. Яг энэ үүдэн шүд бүдэн цүүцсэн шиг. Яа. Та тэгээ тэр үгээ хэлэхгүй мөн нөгөө сайн. Оо тийштэй багийн минь юу лээ хамгийн игдүүтэй хөөрхөн тарган чи шүү. Харин нэг тийм хайрын шүлэг шиг сонсож. Энэ хоёрын энэ бол үнэхээр одоо бол үнэхээр дэлгэрлээ. Энэ харилцаа ер нь гүнзгирлээ шүү. Жижигхэн намаа гэдэг өгөрцөн үү? Тэгсэн. За миний хувьд чи хамгийн игдүүтэй хөртөм нь болохоор би бол анжгаа гэж бодсон. Мөн штэ мөн. Үргэлжлүүлээ. Яриад. Даруугаж үзмээр дээ штэ. Мөн наад чи яг мөн байна. Зөв болсон байна. Тэгээд нэг өөрхөн ингээд нэвтрүүлгийн цаг болоод анжгаах ороор гэсэн. Хүй би чинь нэвтрүүлэгтэй илүү гэж. Гүүгэл ордог тий. Тарамнууд чи мартам орноо гарнаа. Тэгээд зүгээр ингээд бондос гэдэг Бондгонд гээд орчтой. нөхрөө орж Галбаг гэлөө. За анжих та яста үнэхээр өхөртмөр хөрхөн тарах шиг шүү. За би вэ штэ. Битээр ингээд хариулт хайрцагж орж ирээгүй шүү. Миний хувьд хамгийн игдүүтэй тарвах шиг нь Эрика аахгүй юу? За Эрика бол тэ ингээд яг ингээд ойрхоноос ингээд харах юм бол нүд мүд ингээд болцгор молцгор ууг нь ингээд айгу игдүүтэй байхгүй юу?
игдүүтэй тийм хүн бол мөнөөсөө мөн штэ. Тэгээ ингээд юм ярьж барихлаар хаяа нэг юм. Яг нэг тийм нэг мэдрэл мотой юм яриа явж байгаа байхгүй. Тэгээ энэ овоодоо гэж бодж итл нэг мэдрэл мотой юм яриад явна. Тийм нэг игдүүтэй нөхөр штэ. Яг ингээд за энэ маань өнөөдөр овоодоо гэж явж итл гинт нэг мэдрэл юм ярьдаг байхгүй. Тэр мөр нь бас хөрхөө. Тэгээ ингээ ойрхоноос харах юм бол бүх юм нь юм бондгор шүү дээ. Газар нь бондгор, хамар нь бондгор, уруул нь бондгор, нүд мүд нь өрдөл ингээ энд бондгортой. Тэр чинь яг тахалтай тархуна шин. Тийм. Тэгээд үс нь сортой. Тийм ээ тий. Сор мортой тий. Алтан хар дарууг гэдэг гоё сортой шүү. Тийм шүү дээ. Тийм. Та чи шар тарах. Тийм баг. Тэгээд ер нь бол зүгээр ингээд нэг жоохон ямар дадлахад л хошгорж идэв. Зүгээр гашигад бэлэн байж. Эрика хоо гэдэг хөөрхөн гэж ингэж одоо хягах өнгөд өөдг нь хөгшин гэж. Дөнгөж ихэд нэг юм өөрхийн дадлахад хошгорж идэг өргий. Тийм л үү шүү дээ. Тэгэлээр яалж байхгүй. Чи ястай хөөрдөм таравх шиг хүн шүү. За баярлаа. Яа. Гац хашгирч. Боочих үедээ намайг. Нэгс боогод ицсэн байх үедээ. Чи ингээ ойрхон гоё юм авчирч өгөөд байвал юу гэж чамааг багав. Юу гэж чамааг баачаав та. За. За одоо дараагийн асуулт уугнаар уу. За. Уугнаа. Хамгийн сайхан сэтгэлтэй нь хэн бэ? Тэр хүндээ чи ёстой шар тос шиг хүн шүү гэж хэлээрэй гэнэ. Яа. Огмоор юм бэ ямар Сайхан сэтгэл гэдэг дээр би хоёр доо дахин яг аль утгаар нь ярьж байгаа. Нөгөөд чи юм шүү. Шууд өөрийнхөө цэвэр үндсэн нэгдүгээр утгаараа явж байгаа юм үү дээ. Сэтгэл гэдэг нь. тийм сайхан сэтгэлтэй гэдэг утгаараа явж байгаа шүү. Жинхнээсээ сэтгэл шүү. Жинхнээсээ Цээжин дээр ил харагддаг сэтгэл биш шүү. Одоо нэг хүнийг одоо бүр дахин шүтэлтэй биш дээ. Өөр хүн хэлнэ. Откогоо энэ дээр магтанд болно. За, яадгээ. Отко биш. Очко. За, яадгээ. Сайн нэг шинэ уран бүтээлийн шинэ жилийн нээлтэн дээр манай очко ч айгуу тийм хүний төлөө, айгуугаа ингээд хамт олонныхоо төлөө айгуу тийм олон нийтийн итэх үнэхээр сайтай байлээ. Тий. Тэгээд тэр араас тэр шөнө орой зорин ирж байгаа байдал тий. Тэгээд тэр ууж идж байгаа, инээж ханаад байгаа энэ төр бол үнэхээр сүү шиг амтан байлээ. За. Тий. Ууж идэж байгаа сүү шиг харагдана. Үнэхээр сүү шиг байна. Сүү шиг. Тийм Үнэхээр сүү шиг. Өстой гоё. Тэгээд маргааш нь тэн чинь нөгөө нэг нинжа болцсон зогсчихсон шүү дээ. Нинжа болцсон зогсож ийсэн хөөрхөн амтан шөнө ирсэн тийчээд нинжа болчоод хэнийгч буудаагүй шүү дээ. Өстой сайхан. Сүү сэтгэл сүү болсон. Сайхан залуу байлээ. Тэгээ би откогоо чи бол үнэхээр сайхан сэтгэл очкогоо сайхан Чи сэтгэлтэй. одоо откогийн мөм авдлаа шүү дээ. Бэмбэ отко гэдэг. Жижиг намаг гэдэг оролцсон шиг откогоос давхар яриад байгаа байхгүй. Намгийн мөм авсан бохоо бас. За чи бол сайхан сүү шиг сэтгэлтэй, шар тос шиг сэтгэлтэй дүүхэн шүү гэж хэлье. Чи ёстой шар тос шиг хүн шүү. Хүн шүү. Шар тос шиг хүн шүү. Шартаа. Очко минь. Харж байгаа ер нь жоохон конфентэй хийж унаа. бондгор болохоор ер нь яг нэг шар тас шиг бялуурмаар санагчлаа шүү. За, чиний За миний хувьд уу чиний шар тос. хамгийн сайхан сэтгэлтэй нь хин бэ гэж юу? Хин болоо. Би яг очрог хэлэх гэжсэн байхгүй одоо өөр хүн хэлхээс тээ. Тэг. Хин бах. Хин. Тийм байх маяг гэж хэлсэн шүү. Бараг байхгүй шүү. Чанца. Нилээ удаа бодсон шүү сая. Айгу удаа мод. Чанца. Чанца яасан? Чанца байнга л алчихыг төхөөрч. Юу яачих юм? Янзлчих гэж. Янзлчих та. Надад барьс хэлсэн намайг ойлгоод. Хүний сэтгэл биш нэрээ. Сэтгэл. Энэ хоёр сэтгэл байхгүй ш. Надад л байхгүй. Чанцад бол шар тос байх боломж бол би. Царай марийг нь харахгүй юу? Яасын. Шар тос шиг чи. Царай марий чи. Яг юм нэг ингээд хайлбагдсан шар тос шиг царай юм шүү. Буян Боёнтой зэрэгтэй шүү нэрээ. Тийм ээ. За. За ястай шар Би тас шиг бол хүн шүү. өстэй. Тийм. Чи ястай шар тос шүү. Чи ястай шар тас шиг хүн шүү чанца. Гялала. За би энэ дээр бол өрсөлдөгчгүйгээр багийгаа тодрууллаа. За, яагаад? За миний багийг бол те. Йоо энэ гурвгүй хайрын гурвалж юм аа ши. Миний баг яг энэ дээр л би хэлж байгаа. Сайхан сэтгэлтэй гэдэг дээр.
Ер нь бол эр хүний зовлон хуваалцсан гэдэг Эрдэнэ зүг 100 удаа таарсантай ялгаа юу гэж үгтэй. Намайг бас энэ тэнд бас асуудалтай хүн явж байгаа үед бол өөрийн тэ чадах бүхнийг хийж өгдөг хүн бол баг. Үнэ. Тий. Үнэхээр бас олон удаа амь насанд минь орж байсан, аварж байсан тэр хүний ер нь бол нэг үгээр бол энэ чи ерөөс галт командын ажилтан гэсэн үг шүү дээ. Юус халамж үйлчлэгийн онцгой байдлын ажилтан гэсэн үг ерөөс. Шинэ нэртэй болчихж байгаа юм уу? Ийм хүнийг бол одоо хүн хайрлаж явахгүй болохгүй. Ийм хүн хүний ажил дээр амьдрал дээр тэр олон тохиохгүй шүү. Зөв. Тий, ийм хүнээ бол хайрлаж шар тос байтугай бүр шар алтаж гэсэн яадаг. Зөв үнэ санал нэг явдаг да би. Тий. Энэ жил радиогийн онцгой байдлын албан юм байна тий. Онцгой байдлын албан ярихгүй. Хааваасаа 21 тал тавьж байгаа шүү дээ. Тий, онцгой байдал гэдэг чинь тийм шуурхай байдаг баг. Тань луу тэгж очт юм уу? Юу тэр чамд ямар хамаа тийм. Йоо. Шүнээрээ танаа руу очиж тэр. Би бүр мэдээдсэн угнаахын шүнээрээ байх юм бэ. Дандаа л өглөөл бодно ш тэр чинь онцгой байдал чинь тийм л байдаг шүү дээ. Аа мэдээгүй. Тий. Би та хоёрыг учиртай гэж боддгоо үнэ л хэлээ. Орхон байгаа манайхаар ороход яадаг. Биш замд нь байгаа шүү дээ. Дээ шүү дээ. Миний галыг унтраахгүй. Надад хэдэн мөнгө өгөөл цацаа явчихад би бол унтарч шүү дээ. За чанцалд бол юм. Яа. Өөрийнхөө хайрлаж явдаг хүнийг өөх цус шиг өнгөснө. нэгтгэн зүгээр ууц мууц гэж хэлж. Өөх тос. Шар тос шиг өнгөсөн шүү дээ. Оо миний шар тос шиг хүн чи одоо номоо штэ. Номоо надад айгүй хөөрхөн юм өгдөг байхгүй юу? Энэ хоёр чинь номоод ингээд худалдаж аваад өөрт нь дарахгүй уруулын бодом өгдөг чанцаад өгдөг гэсэн. Бүгдээр өгдөг гэсэн. Би видеог нь үзсэн. Хөөрхөн минь баярлалаа аваад. Яаж чад эсрэгээр нь үзсэн байхаа. Би таарахгүйг номоод өгсөн штэ. Мэдгүй нэг тийм. Дарвас чил таарахгүй авдаг байсан. Дамаа. Хадаас өдөөний юм ярьд юм байлээ ер нь бол. Тийштэй номоогоос чи би чи нүүрэн таарахгүй нүүрний саваа аваад гэж. Тэг зөндөө юм авсан штэ. Номоод л ер нь айгүй баярлалаа штэ. За тэгээд нөгөө үгээ хэлээч. Шар тос шиг үгэн шүү. Баярлалаа. Жоохон дурч. Чиний найзтай шар тосч тунарсан үгэн шүү. Тунарсан үгэн шүү гэх шиг. За маш их баярлалаа. Өнөөдрийн нэг санал асуулгыг маань өөр нэг хувьдбараар явуулсан юм байна. Яг ингээд нөгөө нэг видеон дээр гарч ирдгээр бол хийж болохгүй байсан. Гэхдээ манайхныг манай энэ юунууд найруулагч нар өөр нэг сабмит хийдэг аргаар авсан юм байна. Ажлынхантаа та хайртай юу гэсэн санал асуулгыг хайртай гэдэг дээр 81% байна. За аргагүй. Ажлынхантаа хайртай байгаас өөр арга байхгүй. Шүү дээ. Ажлын байр гэдэг бол хүний хоёр дахь гэр. 81% нь ажлынхантаа хайртай гэсэн байна. Хайртай байж яадгийн гэсэн 9% байна. Эвгүй юм байна. Мэдхгүй гэсэн 3% байна. За энэ 3% бол зайлаарай зүгээр. Хайртай бол хайртай, хайргүй бол хайргүй байсан дээр шүү. За тэгсэн чинь юу гэдэг дээр нь болохоор хүн хүнээ өөртөө хайртай гэдэг дээр 6% байна. За санал асуулга бас нэг санал асуулга явуулж манай дөрвийн хэн нь илүү тачаангуй вэ гэдэг санал асуулга явснаас ингэнэ хамгийн их нь болохоор 42%-аар Эрика. Дараагийн байранд хэн орсон хэн чамаатай юм дээ ер нь. Тийм ээ. Өөрөө хамгийн хаттай байгаа. За хоёрдугаар байранд 31%-аар уугнаа гэнэ. Ах нөгөө өндөр тачаанг байх шүү дээ. Тэглээ. өндөр нь тачаанг. Гуравдугаар байранд чанцаа 21%-аар орсон байна. Дөрөвдүгээр байр гэж байхгүй гинэ. Яа, за. Тэгтэл гоё байлаа шүү. Санал асуулганд идэвхтэй оролцсон та бүхэндээ Баярлалаа. За ингээд өнөөдрийн манай миний хайртай ажлын хамтрагч нэртэй хөгжилтэй хөнгөн Яна нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дотоод тэнцвэрийн их ундраг Витапит тайгийн сувд хамтран ажиллаа. Баярлалаа. Та бүхэнтэйгээ маргааш илүү хөгжилтэй хөнгөн уулзцаая. Баярлалаа. Баяртай.